Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За би та бүхэндээ хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр бас нэлээдгүй хэдэн видео танилцуулгыг хийгээд явж байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр өнөөдөр бас хэрэглэгчийнхаа боловсрол зориулж нэгэн дугаарыг бэлтгэж хүргэж байна. За өнөөдрийн сэдэв бол хэрэглэгч гэж хэмбэ? За ерөнхийдөө ингээд хэрэглэгчийн эрхийг хамгаалах гэдэг асуудал яг юуг хэлээд байгаа юм бэ гэдгийг иргэд бас сайн ойлголтгүй байгааг нэлээд бас тодруулж дэлгэрүүлж өгье. Иргэд хэрэглэгчтэй бас ойлголттой болгож өгье гэдэг үднээс би хэрэглэгчийн боловсролд бас энэ цуврал дугаарыг та бүхэндээ хүргэж байгаа билээ. За хэрэглэгч гэж хэн бэ? Та эхлээд өөрөө бас ер нь хэрэглэгч гэж хэн юм бэ гэдгийг бас нэг бодоод үзээч. За хэрэглэгч гэдэг нэр томьёоны талаар би өнөөдөр та бүхэнд танилцуулъя. За эхлээд хэрэглэгч гэдэг ойлголтыг өгөхөөс өмнө үгийнх нь үндсээр бас товч тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. За хэрэглэгч гэдэг үг нь хэрэглэх гэсэн утгатай латин хэлний consumere, consumo гэсэн ийм үгнээс гаралтай юм байна. За мөн хэрэглэгч гэдэг үг нь consumption буюу хэрэглээ гэдэг үгтэй шууд холбогдно. Consumption гэдэг нь бол англи үг, та бүхэн мэдж байгаа. За ер нь бол үгийн үндэс нь бол хэрэглэх гэдэг үгнээс үүсч гарсан байна. Хэрэглэгч гэдэг үг. За энд бас хэрэглээ гэдэг ойлголт гарч ирнэ. Тэгэхээр хэрэглээ гэж юу вэ гэдгийг би бас тусдаа дараагийнхаа блогоор танилцуулна та бүхэнд. За ерөнхийдөө бол дэлхий дээр хүн төрөлхтөн үүсч эдийн засаг нийгмийн харилцаа бий болсноос хойш бол үйлдвэрлэгч буюу ханган нийлүүлэгч тийм ээ. За барааг үйлдвэрлэлийн явц. За үүнтэй холбогдоо худалдагч буюу борлуулагч. За энэ дотроо болох дэлгүүр бөөний худалдаа. Одоо бол бүр цахим худалдааны хэлбэр бий болцсон байгаа тийм ээ. Тэгээд хэрэглэгч гэдэг гэдгийг бараа үйлчлэгийг авч хэрэглэж буй хүн хэсэг бүлэг хүмүүс гэсэн ойлголт бий болсон гэж үзэж болно. За хэрэглэгч гэдэг ер нь бол олон улсын утгаар нь ойлголтоорноос авч үзье тийм ээ. Хэрэглэгч гэдгийг ерөнхийд нь хэрэглэгч өөртөө болон өрхийн бусад гишүүдийн хувийн сэтгэл ханамжийг хангах зорилгоор бараа ажил үйлчлэгийг худалдан авахч гэж ойлгож болох бөгөөд энэ нь цаашдын орлого олох зорилгоор ашиглахаас ялгаатай. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн харилцааны гол шинж чанар нь ханган нийлүүлэгч буюу үйлдвэрлэгч нь худалдаа бизнесийн үйл ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Хүлээн авагч нь буюу хэрэглэгч нь хувийн болон ашигын төлөө бус үйл ажиллагаа явуулдаг. Хувь хүн бас аж ахуй нэгж юм гэж байгаа. Бас хэсэг бүлэг хүмүүсийг авч үзнэ гэж байгаа. За ингээд олон улс хэрэглэгч гэдэг ойлголтыг нийтлэг байдлаар юу гэж тодорхойлсон гэхээр хэрэглэгч гэдэг нь аж ахуй эрхлэх бизнесийн үйл ажиллагаатай шууд холбоогүй үндсэндээ хувийн нийгэм, гэр бүл, ахуйн болон түнтэй адилхан хэрэгцээнд зориулсан худалдаа авсан бараа бүтээгдэхүүн өөрсдийг захиалах, ашиглах зорилготой хүн бүлэг юм а гэж тодорхойлж ээ. Тэгэхээр энэ тодорхойлолтод яг хэрэглэгч гэдгийг хэмбэ гэдгийг яг харуулж өгч байна гэж би бодож байна. Тэгээд өөрөөр хэлбэл энэ нэр томьёо нь ихэвчлэн хувийн хэрэгцээндээ зориулж бараа ажил үйлчилгээ
худалдан авдаг хүний хэлдэг юм аа гэж. За харин Монгол улсын хувьд болохоор энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах одоогийн хэрэгжиж байгаа хуулинд 3-1-ийн 1-т хэрэглэгч гэж бараа ажил үйлчилгээг үйлдвэрлэл аж ахуйн үйл ажиллагааны бус зөвхөн хувийн болон гэр бүл ахуйн хэрэгцээгээ хангах зориулан захиалж худалдан авч үйлдвэрлэж байгаа эсвэл хэрэглэж байгаа хувь хүнийг гэж тусгажээ. Тэгэхээр яг түрүүний одоо олон улсын ойлголтоос бага зэргийн одоо жижигхэн зөрүү байна. Гэхдээ бол адилхан баг адилхан ерөнхийдөө адилхан байна гэж ойлгож болно. За тэгээд хэрэглэгч гэсэн нэр томьёоны одоо нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолт бол байдаггүй гэдгийг бас энд тэмдэглэж хэлэх нь зүйтэй байна. За тэгээд өөр улс орны хууль тогтоомж нь өөр зорилго, нөхцөл байдал хэрэгтэй шаардлагаас хамааран нэр томьёог бас өөр тодорхойлсон байдаг юм аа. За тэгээд та бүхэнд өнөөдөр энэ товчхондоо хэрэглэгч гэж юм бэ гэдэг одоо ойлголтыг багц жолоо одоо тодруулж ойлголт өгсөн гэж би одоо бодож байна. Итгэж байна. Ингээд та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа.